Сайн байцгаана уу хүмүүдээ. Өнөөдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийнхөө ээлжид хичээлд орцгоё. Өнөөдрийн хичээлээр сургачгаас унших дасгал хийцгээе. Сургачгаа гаргаад балын харандаа тагаад бэлтгээд суугаарай. Сургачгийнхаа иш үсэгтэй хуудсыг нээгээрэй. Бид иш үсгийн дармал, бичмэл хэлбэрийг мэддэг болсон бичиж сурсан байгаа. Одоо бүгдээрээ түгэн дээр унших дасгал хийцгээе. Иш, хаш, хуш, ийш, өш, хөш, хүүш, хааш нэг үгтэй үгийг шууд уншина. Үсэглэж ерөөсөө уншихгүй шүү. За хоёр үгтэй үгийг шууд уншиж чадахгүй бол үгээр заглан уншиж болно. А, нааш, анааш, нөө, хаш, нухаш. Дараагийн зураг руу бүгдээрээ ажиглаарай. Зургийг тохирох хөвгтэй холбох дасгал байна. Тэгэхээр зэрэг одоо энэ дасгалыг бүгдээрээ ажилцгаая. За, иш гэж алийг нь хэлж байгаа илээ. Хүүхдүүдээ бодоод үзээрэй. Иш гэж энэ ирний ишийг хэлж байгаа. За мөн өөр иш гэж энэ мочирны ишийг хэлж байгаа. За бас иш гэж энэ цэцэгний ишийг энэ эсгийг хэлж болно тийм үү? Тэгвэл одоо энэ хөөргийг юугаар хийсэн болоо? Энэ матыг юу гэж нэрлэдэг болоо? За үгийг уншия. Хуш, хаш. Бид өмнөх хичээлдэр хуш мадны нэрийг мэдсэн. Тэгэхээр хуш гэж энэ матыг хэлдэг байхад самар ургадаг мад тийм үү? Тэгэхээр энэ хөөргийг хийсэн чулууг хаш гэж нэрлэдэг байхад харандаагаараа холбоорой. Дахиад уншаарай. Иш, хуш, хаш нэг үгтэй үг учраас шууд унших дасгал хийн. Дэвтэр дээрээ бичмэл иш үсгээ дэгийн дагуу цэвэрхэн нэг мөр бичээрэй. Жижиг иш үсэг, том иш үсэг. Одоо бүгдээрээ энэ дасгалыг ажилцгаая. Хас, хаш, хус, хуш, хөөс, хөөш. Эс, иш гэгүүлэгч үсгийг ялган дуудаж сурна шүү. Хас, хаш, хус, хуш, хөөс, хөөш. Хас гэдэг маань энэ хасгийн хас. Хаш гэдэг маань хөөргийг хийж байгаа чулуу. Хус гэдэг маань цагаан холтостой мод. Хуш гэдэг маань самар ороодог модыг хэлж байгаа. Хөөс гэдэг маань бидний бөмбөлөг үлээгээд гарч байгаа хөөсийг хэлдэг шүү дээ. Мөн савнгийн хөөс гэж бас байдаг тийм үү? Хөөш. За дуудахдаа хөөш гэсэн үг хэрэглэж бас дууддаг байгаа. За одоо эндээс ажиглая. Иш үсэгтээ шог олж дуудаарай гэсэн хүүхдүүдээ. Тэгэхээр хүүхдүүдээ өөрсдөө иш үсэг олсон шог олж дуудана гэсэн үг.
үсгээ таньж байна уу үгүй гэдгийг шалгах зорилготой даалгавар байна. За одоо бүгдээрээ дараагийн хуудас руу орцгоё. Ишгийг үлэгч үсгээ их шиг үсгээр амьлуулан бичсэн байна. Уншия хүүхдүүдээ ша, ши, ша, шу, шу, шу. Энэ ямар үе байх вэ хүүхдүүдээ? Шэ гэсэн үе байхгүй байна. Тэр зэрэг догны ишгээр бүтсэн шэ гэсэн үе байдгүй байх нэ. Үнийг сайн тогтоож аваарай. Ша, ши, ша, шу, шу, шу. Шээгэлсэн догны ишгээр бүтсэн үе байдгүй гэдгийг тогтоож аваарай. Одоо нэг үедээ үг уншия. Шал, шир, шон, шүр. За тэгвэл одоо хоёр үедээ үгээ бээр тасалж уншиж болно. Шууд уншиж чадахгүй болж өгвөл одоо шууд уншихад суралцаарай хүүхдүүдээ. Шо, воо, шоо, шо. Нөгөж бичээд энэ гэж уншдаг байгаа. Шөнө. Дахиад уншия. Шал, шир, шон, шүр. Одоо хоёр үедээ үгээ шо, воо, шоо, шо. Энэ гэж уншаад нөгөж бичдэг. Шөнө. За одоо энд эр, эл, хэ гэсэн гэгүүлэгчүүдээр нэг үедээ бүтээж бичгэнэ. Хүүхдүүдээ харан дагаараа бичээрэй. Багш нь холбоод зураад явъя. За шар гэж үг бүтэж болох уу? Болно. Бас шал гэж үг бүтэж бас болно шүү дээ. За тэгтээ эхлээ сайн ажигла. Шүр гэж үг байх уу? Шүх гэж үг байх уу? Байхгүй шүү дээ. Тэгэхээр зэрэг эл гэсэн гэгүүлэгчийг энд бичиж шүл гэсэн үг бичнэ. Энд тэгвэл шүх гэж үг байх уу? Байхгүй. Тэгэхээр одоо эл гэгүүлэгчийг энд бичих нь буруу байсан байх нь тийм ээ. Тэгэхээр одоо эл гэгүүлэгчээ одоо хаана бичнэ гэсэн үг вэ? Эр гэгүүлэгчээ энд бичих байсан байна. Шүр. За тэгэхээр гэгүүлэгч маань энд орж шах, шал, хэ үсэг гэж хэлээд дуудахтаа болохоор битүү үе дээр их гэж дуудагддаг. Шах, шүл, шүр. Одоо энэ хоёр үедээ уншия. Ха, ша, хашаа, хө, шөө, хөшөө, хо, шөө, хошөө. Эдгээр дээрээ үеэр тасалж бичээрэй. Үеэр тасалж бичээд эдгээр дээр хооронд нь зураас зурж бичдэг байгаа. Одоо холбоо үгтэй уншия. Ма, лин, малин. Мал гэдэг маань эрэг учраас эрэгний и бичиж байна. Малин. Ха, ша, хашаа, малин хашаа. Хүү, рэл, хүрэл, хөө, шөө, хөшөө, хүрэл, хөшөө. Одоо энэ 1, 2, 3 их шиг байгаа учраас 3 үедээ үг. Үгийн донд нэг гэгүүлэгч байгаа учраас нэг гэгүүлэгч өмнөр үйлнэ.
Энд бас үгийн дунд нэг өгүүлэгч байгаа учраас нэг өгүүлэгчийн өмнөр үйлдэж байна. Шо, оо, шоо, ни, шооны, шоо гэдэг маань эрг учраас эргний бичиж байна. Хо, шоо, хошоо, хашаа, хөшөө, хошоо, малын хашаа, хүрэл хөшөө, шовооны хошөө. Шууд уншиж чадахгүй бол үйлдэж уншаарай гэж багш нь хэлсэн тийм үү? Болж игэл одооноос эхлээд шууд уншихад суралцаарай хүүхдүүдээ. Бичмлэр бичсэн үеийг уншия. Ша, ши, шо, шу, шу, шүү. Дандаа богино гişгээр амьдж ятгаа үе бичсэн байна. Ямар үе байдгүй гэлээ ши гэсэн богино гişгээр бичсэн байдгүй гэж хэлсэн тийм үү? Уг нь ши гэсэн богино гişгээр бичсэн үг байдгүй байх нэ. Одоо бүгдээрээ эхийг уншия. Мал, ми, ни, миний, өө, өвөө, таван, хо, шөө, хошоо, мал, маллав. Миний, өвөө, таван, хошоо, маллав. Нэ гэж бичээд эн гэж уншина. Эн. Ма, на, манай. Ма, лин, малин. Ха, шаа, хашаа. Эн, манай, малин, хашаа. Ма, лин, малин, шим, их. Мэ, эмээ. Нэ, үнэ, сав. Эмээ, үнэ, сав. Мөнх, шүр, мөнхшүр. Сүү, шүүлээ. Мөнхшүр, сүү, шүүлээ. Ши. Нэ гэж бичээд эн гэж уншина. Шин. Хүү, шинхүү. Шин, хүү гэсэн хоёр нэрнээс нэг хүний нэр бүтэж байна. Шинхүү. Ши. Нэ гэж бичээд эн гэж уншина. Шин. Сүү, уулаа. Шинхүү, шин, сүү, уулаа. Дахиад уншия. Мал. Миний, өвөө, таван, хошоо, маллав. Энэ, манай, малын хашаа. Малын шим, их. Эмээ, үнэ, сав. Мөнхшүр, сүү, шүүлээ. Шинхүү, шин, сүү, уулаа. За энд байгаа холбоо үгийг уншия. Ши. Нэ гэж бичээд эн гэж уншина. Шин. Сүү. За энд 3 гээгүүлэгч байгаа учраас 3 дахь гээгүүлэгчийн өмнөр үйлдэнэ. Өвс. Ни. Өвсний. Ха. Шаа. Хашаа. Өвсний. Хашаа. Сүү. Ни. Сүүний. Шүүр. Шин. Сүү. Өвсний. Хашаа. Сүүний. Шүүр. За дараагийн дасгалыг бүгдээрээ ажиллая. Харандаагаараа холбож зурах дасгал байна. Уртыг гişгээр бичсэн үгнүүдийг уншия. Шүү, шаа, шүү, шөө. За тэгвэл энэ зургийн нэр юу вэ? Таван хошуу гэдэг тийм үү? Хошуу гэхэд шуу гэсэн үеэр төгсөж байгаа учраас шуу үедээ холбосон байна.
За энэ юуны зураг үлээ? Шүүгээ. Шүүгээ гэхэд шүү гэсэн үгээр эхлэж байна. Энэ юуны зураг вэ? Хашаа. Хашаа. За шаа гэсэн үгээр төгсөж бичигдэж байна. За энэ юуны зураг вэ? Хөшөө. Хөшөө гэхэд хөө шөө. За холбоо зураараа хүүхдүүдээ таван хошоо, шүүгээ, хашаа, хөшөө. За дараагийн хуудасаа бүгд уншицгаая. За хүүхдүүдэд нэр өгсөн байна. Хүүхдүүд ажил хийж байна тийм үү хүүхдүүдээ? Хүүхдүүдийн нэрийг бүгдээрээ уншийе. За нэг үедээ үг биш учраас бүгдээрээ шууд уншиж чадахгүй бол үеэр тусдаж уншаарай. Шүү, бэ, шүрээ, хаш, хүү, хашхүү, шир, нэн, ширнэн, шүрээ, хашхүү, ширнэн гурав ойд яаж байна? Ажил хийж байна. Тийм үү хүүхдүүдээ? Хашхүү, ширнэн. Хүний нэрийг томоор бичдэг гэдгийг анхаараарай. Одоо энд өгүүлбэр зохиож бичих нь байна. Энд бас шүрээ, хашхүү, ширнэн гурав ойд ирв гэх үү? Самар, төв гэх үү? Бодоод үзээрэй. Өөрсдөө өгүүлбэрээ эхээ зохион шүү. Шар, шувуу, шар, шувуу, шар, шувуу. Бүгдээрээ энэ холбоогийг тэтэртэй дэгийн дагуу хичээнгүү сайхан бичээрэй. Дараагийн дасгалыг ажлыг бүгдээрээ холбоог бүтээх нь байна. Ма, хийн, малын, шуу, бөө, ни, шувууны, но, хойн, нохойн, малын, хо, шуу, хошуу, малын, хошуу, шувууны, хошуу, нохойн, хошуу. За энд өөрсдөө холбоог бүтээж бичнэ. Жишээнд юу унших байж болох вэ? Өөрсдөө яг нь үгээ олж бичээрэй. Дараагийн дасгалыг ажлыг холбож зурах дасгал байна. Эхлээд үгээ уншийе. Савар, 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 шавар, шавар. За энэ зураг маань савар. Тэгэхээр зэрэг шавар, савар хоёрын альтай холбогдох уу? Савартай нь холбогдно. Савар, савар, шавар, шавар, савар, шавар. Гин утгыг сайн бодоорой. Ялгаж зөв дуудаарай. Савар, шавар. Ха, шин, хашин, хо, шин, хошин. За норон дээр аль үг нь хэрэглэгдэх үү? Хашин, нор гэж ярьдаг тийм үү? Хошин шогийн хошин биш байх нэ. Хашин, хошин. Нэг дүрмээ дахин татаж саана. Үгийн дунд орсон ишгийгүүлэгчийн ар богино нэг шиг бичгээр бодвол ишгэл бичдэг гэдгийг дахин санаарай. Хашин, хошин. Аг дагаад а бичдэггүй байх нь шүү. Хашин гэж унших уу? Хашин, хошин. Дараагийнхаа хуудсыг бүгдээрээ уншийе.
дэглэгч утсан байгаа вэ? Н, С, Р, К, В, Х, В гээгүүлэгч үсэг гэж хэлээд дуудахтай болохоор F гэж дууддаг байгаа. Л, Н, Ш. Гээгүүлэгч үсгнүүдээс маань М, Р, В, Л, Н гээгүүлэгч үсгүүд маань болохоор заавал их шиг авдаг гээгүүлэгч үсэг байгаа. Хүүхдүүдээ доогуур нь зураад яваарай. М, Р, В гэж хэлээд дуудахтаа F гэж дууддаг. Л, Н гэсэн гээгүүлэгчүүд бидний үдснээс М, Р, В, Л, Н гэсэн гээгүүлэгчүүд өмнөө юм уу хойноо аль сонсогдсон талдаа заавал их шиг авдаг гээгүүлэгч. Заавал их шиг авдаг. Их шиггүй ерөөсөө бичигддэггүй. Гэхдээ их шигээ хаана авдаг гэсэн өмнөө юм уу хойноо аль нэг талдаа аль сонсогдсон газараа их шиг авдаг. За дараагийн гээгүүлэгчүүд нь болохоор зэрэг үлдэсэн нь С, Х, иш гэсэн гээгүүлэгчүүд үлдээд байна. Үлдсэн гээгүүлэгчүүдээс эдгээр гээгүүлэгчүүд маань М, Р, В, Л, Н гээгүүлэгчийн баруун гал талд нь орсон тохиолдолд их шиггүй бичигддэг. Баруун гал талд нь орсон тохиолдол гэдгийг сайн санаарай. За одоо дараагийн үгийг уншъя. Ол, хоол, ол, хоол, ил, хийл, ул, уул, үл, үүл, ла, лаа, лээ, лээ, ли, лий, лоо, лоо, луу, 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 лүү, лүү. Илгээгүүлэгчдэр бүгдээрээ давтаж уншиж байна. Илгээгүүлэгч орсон үгнүүдийг ажиллах нь за хүүхдүүдээ илгээгүүлэгчээ олж таньж байвал илгээгүүлэгчээ олж удаа дугуйлаарай гэсэн заавар гэсэн үг ээ. Одоо бүгдээрээ шууд уншиж чадахгүй бол үеэр төслөн унших дасгалын хорлоо, хорлоо, нон, онон. Энэ 1, 2, 3 гээгүүлэгч байгаа учраас 3 үнэтэй үг. Нэ, рэл, энэрэл. За энд эн гэж уншаад дээр нь рэл гэдгээ залгана. Эн, рэл, эн, рэл, эн гэж уншаад рэл гэдгээ залгана гэдгийг сайн санаарай. Энэрэл, хүү, рэл, хүү, хүрэл, хүү. Эхлээд хүрэл гэдэг үгээ уншаарай хүүхдүүдээ. Хүрэл, хүү, хүрэл, хүү. Эхлээд эн гэдгээ уншаарай гэсэн. Эн, рэл, энэрэл. За эхлээд сар гэдгээ уншаад сар, най, сарнай. Нар, анар гэдгээ уншаад дээр нь мааг залгаарай. Анар, маа. Ли, маа, алимаа. Ли, маа, алимаа. Эхлээд ли гэдгээ нийлүүлж уншаад маа, алимаа гэж бичээд уншихдаа алимаа. Мөнх гэдэг үгээ эхлэж уншаарай. Мөнх, саран. Дараа нь саран гэдэг үгээ нийлүүлж уншаад нийлүүлээд хэлнэ. Мөнх, саран, саран, мөнх, саран. Сайн санаарай. Хорлоо, хорлоо, нон, онон. За гэтэл энэ дээр болохоор эн гэдэг үгээ унсны дараа рэл гэж уншаад залгах нь энэрэл.
хүрэл гэдэг үгээ уншаад дээр нь хүү гэдгээ залгаж уншина. Хүрэл хүү. Сар май, сарнай. Анар гэдгээ эхлэж уншаад маа гэдгээ залгана. Анар маа. Үеэр таслахад бол энүүгээр таслагдана шүү дээ. Аагаар таслагдана шүү дээ. Анар маа. Али. Али гэдгээ эхлэж уншаад маа, алимаа. Мөнх саран, мөнх саран. За дараагийн дасгалыг ажиллая. Холбож зурах дасгал байна. Эхлээд үеэ уншия. Шөө, шоо, ша, шуу, ши, шүү. За. Шүхэр гэхэд шүү гэсэн үеэр эхэлсэн учраас энэ яасан. Шүү гэдэг рүү холбосон. За энэ юуны зэрэг үлээ? Шатар. Шатар гэхэд шаа гэсэн үеэр эхлэж байгаа учраас шаа гэдгээс яах вэ? Холбож зурагданаа гэсэн үг. За ингээд зорчих шатар. За энэ юуны зэрэг вэ? Шугам. Шугам гэхэд шуу гэсэн үе рүү холбогдож зурагдана. Шуу. Гам. Шугам. За энэ юуны зэрэг үлээ? Шоргоолж байна. Тэгэхээр шоргоолж гэхэд шоо гэсэн үеэр эхлэж байгаа учраас шоргоолж. Энэ юу вэ? Энэ ши гэсэн үетэй холбогдно. Тэгэхээр зэрэг ширээ байж таарна. За энэ зураг дээр хэдийн үеийг харуулсан байна. Энэ шөө гэсэн үетэй холбогдно гэж бодоод үгээ сонгоно. Тэгэхээр зэрэг шүн гэдгийн шөө байх нэ. За дараагийн дасгал. Энд үг бүтээн бичих юм байна. Бүгдүүдээ зурган цэж бичих хийгээрэй. Хир. Хир. За юу ямар жимс вэ? Алим жимс байна. Алим. Алим. Энэ ямар жимс вэ? Мойл. 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 Дунд нь ямар их шиг сонсогдож байна. Мойл. Тань. Хөдөө. 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 За бид лаа гэсэн үгийг бичиж чадсан шүү дээ. Тэгэхээр лаагээд орно. Харан дагараа бичээрэй. Одоо энэ дасгалыг бүгдээрээ ажиллая. Шууд уншиж чадахгүй бол багш нь юу гэж хэллээ? Үеэр таслан уншаарай гэсэн. Ма гэхдээ алимаа гэд уншихад бүр амархнаа өөрөөр яаж уншаарай гэж хэллээ. Али гэдгээ нийлүүлж эхлэж хэлээд дээр нь маа гэдгээ залгаарай. Алимаа. Нэ гэж бичээд энэ гэж дуудана. Энэ гэдгээ эхлээд уншаарай. Дээр нь рэл гэж залгаарай. Энэ рэл. Энэрл. Хорлоо. Хорлоо. Лаа. Авлаа. Авлаа. Саа. Асаа гэдгээ эхлээд нийлүүлж уншаарай. Асаалаа. Асаалаа. Лээ. Үлээ гэдгээ эхлээд нийлүүлж уншаарай. Үлээ. Лээ. Үлээлээ. Алимаа. Лаа. Авлаа. Энэ гэдгээ эхлэж уншаарай гэсэн тийм ээ. Энэ. Рэл. Лаа. Са. Асаа гэдгээ эхлэж уншаарай гэсэн тийм үү? Асаалаа. Энэрл. Лаа. Асаалаа. Хорлоо. Лаа. Үлээ гэдгээ эхлэж уншина. Үлээ. Үлээ. Лээ. Үлээлээ. Хорлоолаа. Үлээлээ. Алимаа. Лаа. Авлаа. Энэрл. Лаа. Асаалаа. Хорлоо. Лаа. Үлээлээ. За хажуудлынх нь хуудсыг бүгдээрээ одоо уншия. За гэгүүлэгчүүдэд бид сая давтаж мэдсэн тийм үү? М, С,
R F V L N Ш гээгүүлэгчдээс M R V L N гэсэн гээгүүлэгчүүд маань бол заавал их шиг авдаг гээгүүлэгч өмнөө юм уу хойноо аль нэг талдаа сонсогдсон талдаа заавал их шиг авдаг гээгүүлэгч байгаа. Харин S Ш гэсэн гээгүүлэгчүүд нь заримдаа их шиг авна, заримдаа их шиг авдаггүй. За тэгэхээр зэрэг M R V L N гэсэн заавал их шиг авдаг гээгүүлэгчийнхээ баруун гар талд нь орсон тохиолдолд их шиг авдаггүй гэдгийг сайн санаарай. Одоо эхийг уншия. Бичмэлийнхийг бүгдээрээ уншия. Тэгийн дагуу ном гэсэн эхийг дэвтэр дээрээ хичээнгүй сайхан бичээрэй. Ном. За, үеэр таслаж болно, таслахгүй байж болно. Унших дасгалаа хий. А. Ли. Ма. Алимаа. Уншихдаа юу гэж хэлсэн багш нь али гэдгээ эхлэж уншаад дээр нь маа гэдгээ залгаараа гэсэн. Алимаа. А. Нар. Анар. Нар. Ном. Ав. За. Авлаа. Но. Мо. Номоо. Сайн. Шив. Уншив. Ном. Алимаа. Анар. Нар. Ном. Авлаа. Номоо сайн уншив. За эндээс нэг 3 үетэй үгэн дээр эхний 2 үеэ эхлэж нийлүүлж уншаад дараа нь 3 дахь үеэ нэмж уншаарай гэсэн үг шүү хүүхдүүдээ. Али, ма, алимаа, анар, нар, ном, авлаа. Номоо сайн уншив. Уншив. Үгийн дунд орсон ишийн араас яг нэг шиг бичгээр болов их шиг бичиж өөр их шиг бичихгүй шүү. За дараагийн загварыг уншия. Ма, гал, марал. Но, мин, намин. Ши, энэ шин гэдэг хэлээд шин гэдэг үгээ уншаад дээр нь хүү гэдгээ залгана. Шинхүү. Ном, нум, со, мин, санин. Унш. За. Ав. Сан. Хий. За, хүүхдүүдээ унших үйл маань хэн уншдаг вүлээ? Хүн уншина. За, гурлаа хүний нэр байна. Юуг уншдаг вүлээ? Номыг уншдаг шүү дээ. Тэгэхээр марал ном уншлаа. За, марал ном яасан гэж болох уу? Авсан гэж болох уу? Ном хийв гэж болох уу? Аль нь ч болно тийм ээ. За дараа нь сонин. Сонин гэдэг үгэн дээр марал сонин уншлаа. Намин сонин уншлаа. Шинхүү сонин уншлаа. Намин ном уншлаа. Намин ном уншлаа. Намин шинхүү ном уншлаа гэж болно тийм ээ. Марал ном авсан. Марал ном хийв. Намин ном авсан. Намин ном хийв. Шинхүү ном авсан. Шинхүү ном хийв байж болох уу? Болно. Марал сонин уншлаа. Намин сонин уншлаа. Шинхүү сонин уншлаа. За, энэ мэтлэнгээр холбож уншиж өгүүлбэр зохиогоорой. Одоо бүгдээрээ эхийг уншия. Ямар нэртэй их байна уу? Ши. Н. Шин. Ном. Хаш.
Ши эн гэж хэлээд нэ гэж бичдэг. Шин ном авлаа. Авлаа. Хаш шин ном авлаа. Ши нэ гэж бичээд эн гэж уншин. Шин номоо шив уншив ном унших сайхан ном унших сайхан шүрээ олон ши нэ гэж бичээд эн гэж уншин. Шин ном уншсан шүрээ олон шин ном уншсан ном их уншаа гэдгээ эхлэж уншаад дараа нь рай гэдгээ залгаарай. Уншаарай. Дахиад уншия. Шин ном. Хаш шин ном авлаа. Шин ном уншив. Ном унших сайхан. Шүрээ олон шин ном уншсан. Ном их уншаарай. Шинэ ном гэдгээ цээжлснийхээ дагуу өөрсдөө цээжээр бичээд дараа нь бичснээ өөрсдөө сургалтгээ харж агаад алдаагаа засаарай. Аав ээжээрээ хэлүүлэлгүйгээр өөрсдөө бичээрэй. Цээжилсэн тохиолдолд үнээр хэлүүлэх шаардлагагүй тийм үү хүүхдүүдээ. Тэгээд дараа нь өөрсдөө алдаагаа засаж болох уу? Болно шүү дээ. За дараагийн хуудсыг бүгдээрээ уншийе. Дараагийн хуудас нь сорил гэж байна. За энэ юу гэсэн үг вэ гэхээр өөрсдийнхөө сурсан мэдсэнийг сорж үзээрэй гэсэн үг. Их шиг үзгээрээ А, Э, И, О, Ö, Ө. Өөрсдөө задгаав бүтээн бичээрэй. Үгийн хүснэгт зохиогоорой. Ма, мэ, ми, мо, му гэдэгтэй адилхан бусад үсгүүдээр нь үгийн хүснэгт зохиогоорой. За 6 цэг бичиг хийгээрэй гэсэн үг. Хир, нар, ширээ. За энэ сорил даалгаврыг хийгээд багш руугаа зургийг явуулаарай. Ном 8 гээд энд гэгүүлэгч үсэг нь энэ гэгүүлэгчийн аль гэгүүлэгч нь орох вэ? Ном унш бичгээд энд энэ гэгүүлэгчийн аль гэгүүлэгч нь орох вэ? Манай номын гэхээр энд ямар гэгүүлэгч орох вэ? За энэ сан ойрхон миний ном энэ ном сайн уншаарай. Ном гэсэн энэ ихийг өөрсдөө орхигдсон гэгүүлэгчдийг нөхөж бичин гэсэн. Хушны самар аль нь холбогдох вэ? Холбоог бүтээн бичээрэй. Шинэ ном гэх үү? Шөнө ном гэх үү? Холбоог бүтээн бичээрэй. За энэ бүдүүвчид үеэр туслан бичээрэй гэсэн. Бүдүү, шүхэр, мухаш, сонин, шүүр, дууган. Хүүхдүүдээ сорил даалгавраа хийгээд багш руугаа зургийг нь илгээгээрэй.